Монгол улсад Азийн рагбийн холбооны хагас жилийн хурал зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор Хятад Монголын рагбийн холбоо хамтран танилцуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэ уулзалтанд бүгд хамт Хятад улсын рагбийн холбооны ерөнхийлөгч тэргүүтээ төлөөлөгчд оролцсон юм. 2015 оны рагбийн дэлхийн аварга шалруулах тэмцээнээс хойш Хятад улс дотоодын рагбийн хөгжилдөө онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа төдийгүй өнгөрсөн жилээс эхлэн рагби спорт нь зуны олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаад байгаа юм. Тэр ч үүднээс Монголын рагбийн холбоотой хамтарч цаашдаа 15 болон 7-гийн төрлүүдээр бүх насны ангилалд хамтарсан бэлтгэл хийж Монголын шилдэг тамирчдыг дотоодынхоо лигт тоглуулах, хамтран тэмцээн зохион байгуулах, сургагч багш, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхээр төлөвлөж байгаа юм байна. Бүгд найрамдах улсын рагбины холбоо энэ жилээс үндэсний лиг 9 мужаас бүрдүүлсэн байгаа. Одоо мэргэжлийн лигтэй болж байгаа учраас цаашдаа Монголын легионер тамирчдыг бас хүлээн авах, хамтран бэлтгэл хийх, насны ангил бүрээр бас сургалт зохион байгуулах, тамирчин солилцох зэрэг нэлээд олон томоохон ажлууд бол хийхээр төлөвлөж байна. 17 оны 7 дугаар сарын сүүлээр бол Хятадын өсвөрийн шгшээ баг ирж манай өсвөрийн шгшээ багтай тоглохоор дараагийн тоглолтын тууд гарч байна. Монголын рагбийн холбоо 2003 онд байгуулагдаж, Хонконгийн рагбийн холбоотой нэгт хамтын ажиллагаатай байсны дунд Монголын шгшээ багийн 4-р тамирчин Хонконгийн дээдлигт урагдан тоглож байсан удаатай. Өмнө нь 2015 онд Хятадын рагбийн холбоотой хамтран Монгол-Хятадын рагбийн шгшээ багуудын нөхөрсөг тоглолтыг зохион байгуулж байсан юм. Харин эх 7 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Хятадын 19 хүртэлх насны залуучуудын шгшээ баг Монголд зочлон Монголын залуучуудын шгшээ багтай тоглолт хийхээр төлөвлөж байгаа маа. Эх 2019 онд рагбийн дэлхийн аварга шалруулах тэмцээн анх удаа Азад буюу Япон улсад болно. Мөн 2020 онд Япон улс зуны олимпийн 32 дугаар наадмыг зохион байгуулна.